Өнөөдөр ингээд 3 жилийн дараа бид ковидтой тэмцэж дөнгөж энэ оны 1-р сарын 9-ний өдөр бүгд найрамд хятад ард улс хилээ нээсэн. Түүнээс өмнө бид бол одоо дэлхийн нийтээр хил гайл хаалттай эд юмс бараа материалын үн нэмэгдсэн ийм амаргүй цаг үед дэлхийн нийтээр монголчууд төдийгүй хүн төрөлхтөн нийтээр одоо санаа зовж сэтгэл зовсон ийм амаргүй 3 жилийг үтсэн. Хоёрдугаар зэрэгцээд эдийн засгийн хямралтай тэмцсэн. Гуравдугаарт нь өнгөрсөн одоо хэдэн 10 жилийн туршид Монгол улсад бий болсон авилгал хээл ахуул, хүнд суртал, далд эдийн засгийн асуудлуудыг ил болгож, санаачилж, шүглүүлж, хууль хэлтийн байгууллагын анхаарлын төвд аваачаа зогсохгүй, ард түмнийхээ одоо анхаарлын төвд аваачиж, ард түмэнтэйгээ нийлж илэн далангуу тос усын ялгах ийм ажлуудыг эхлүүлсэн. Одоо харин энээс цааш тогтвортой, хангалттай цалинтай, өрхөн орлоготой иргэдэн одоо цалин орлого өндөртэй амар тайван нийгмийг хэрхэн орон нутагтаа бий болгох вэ? Олон улс орон даяараа бий болгох вэ? Яаж бид өөрсдөө хот өдөөгийн хөгжлөө тэнцвэржүүлэх вэ гэдэг энэ хот өдөөгийн хөгжлийн асуудалтай холбоотой олон асуудлуудыг өнөөдөр бас та бүхэн маань сонсож дуусныхаа хүрээнд сан бодлоо элдэн далангуу ярьлаа. Өнөөдрийн байдлаар Булган аймагт бол 37 нэр төрлийн хөрөнгө оруулалт бүхий ажлууд улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа. За үүнээс 21, 22, 23 онд хэрэгжиж байгаа энэ төслүүдээс энэ одоо 24 онд нийтдээ 7 төсөл ашиглалтанд орохын боломж бүрдсэн гэж харж байгаа. За жишээ нь одоо үер усны далан сууг. За тэгээд тэжээлийн үйлдвэрлэлийн дэд бүтц. За бэлчээрийн одоо хангамжийг нэмэгдүүлэх бор булан гэдэг энэ төсөл. За дашин жилэн болон хутаг өндөр суманд 150 ортой оюутан сурагчдын дотуур байрны төсөл хөтөлбөрүүд. За хишиг өндөр сумын 31 км автоцамын ажлууд гээд энэ ажлууд 24 онд багтаж ашиглалтанд орох боломжтой. Яагаад энийг хэлж байгаа гэхээр ерөнхий сайд саяхан засгийн газрын хуралдаанаар үүрэг даалгавар болгож энэ дуусаагүй барилга байгууламж дэд бүтцийн ажлуудыг яаралтай дуусгах ийм ажлын хэсгийг байгуулж одоо шадар сайдаар ахлуулж энэ дээр одоо ажлын хэсэг ажилласан. За бусад төслүүд бол 24, 25, 26 онд багтаад ашиглалтанд орох ийм боломжтой төслүүд байгаа.